Дунганы дээрэмчдийг явуулж орхисон халгын сайн эр Жунаан цог бадрах. Жунаан цог бадрах нь бидний сайн мэдих захиур төмөр жишээх юм бол бараг л түүний өвөө гихтгэхэр хүн байсан гэдэг. Тэрээр яг хэдий хаан төрсөн нь тодорхойгүй ч гэлээ 1908 оны үед Ховдын амбаны шоронд 72 настай байхдаа 3 амбан шарын хэрэгт сэрдэгдэж бүтэн 3 сар суухдаа нэг ч үг хэлж улайлгүй тас гүрээсээр суллагдж байсан гэдэг яриа бий. 1860-аас 70-аад оны хооронд Ховд Улаастайн амбаны зарагчийн түвшмэд болон 15-ны цагдаа нарын үг хэдийг барж үс гизгийг нь сэгсийтэн хээр хонуулж байсан зартай сайн ярьсан нэг болох түүний уг гарлыг хөөгөөд үзэхээр өнөөгийн Хөвсгөл аймгийн Түнэл хавцаа очих юм уу? Эсвэл Булган аймгийн Уул Алтаадын голынх юм шиг бүдэг бадаг хэдэн янзын хувилбар яриа гарч ирж байгаа билээ. Ямар ч байсан хангайн нуруу Хөвсгөлийн тайгын уулзуур хавцаа эдрийн голтой холбоотой тодорхой мэдэгдэж байгаа юм аа. Хулга нацаг химээх шилийн сайн ир басгүй алдартай бүхийн тухай нэгэн ярианд Сэлэнг мөрний хөвөөнд хонож байсан дайчин Жонвангийн хошууны бөхчүүдийн мордыг өглөөс эрэхтэн Жунаан цог бадрах туугаад аваад явчихсан байсан тухай гардаг. Хошуу ноён нь үүнийг мэдээд араас нь хөөцөлцөөр арай гэж нэг барааг нь олж хараад эдрийн голын хөвөөнд айлын гадаа мордыг нь хасчихсан. Нэрмэл арх халаалгасан шигээ ууж суухт нь очиж барьсан тухай энэхүү аман ярианд гардаг юм. Жунаан цог бадрах нь Манжамбаны хууль Монгол газарт эд хүчтэй ноёрхож байсан тэр цаг үед баруун урагшаа гарч хазаар гүйлгэх дуртай хүн байсан нь түүнтэй холбоотой яриануудаас тодхон мэдрэгддэг билээ. Засагт хан Сэцэн хан Түшээхан аймгийн эрчүүдийн дийлэнх нь савал хийвэл хард дил жанжин байсан хурдан удам дадав. Манжин хааны сүрэгчим хошуу болох Дарганг тийшээ хазаар гүйлгээд явсан тухай нэр холбогддог бол харин Жунаан цог бадрахын төвөөж явсан сураг нь гол төлөв баруун хязгаар Сагс Ангол Толб нуураас цаашаа бүр Кашгар Яркендийн хар зах бар хөл Цонжийн зах хөх нуурын хойд билээс дуулддаг байсан гэдэг. Нэг үгээр хэлбэл тэрээр баруун аймгийн шилийн сайн эрчүүдтэй гар нийлэн Шинжааны нутаг руу гарч тэндээс адуу хөөн ирж халахтаа шингээдэг жинхэнэ их хөлийн ир байсан нь тодорхой байгаа юм. Гэхдээ түүний баруун хязгаараас хөөж ирсэн өндөр том биетэй зэгзгэр цээжтэй морд бол зүүн хязгаарын сан бэйсийн хүрээ баргын нутаг руу ч гарч зарагддаг байсан гэх яриа бас бий. Тэгэхээр Жунаан цог бадрах нь яахын аргагүй Монголын баруун хязгаараас зүүн хязгаарт хүртэл хөлгийн шандас хүний шүрмсийг шалгаж явсан зартай сайн ярьсан нэг байсан нь ч илт болж байгаа юм. Түүнтэй холбоотой олон яриа байдгаас хамгийн зартай 1870 оны үед манай улсын баруун хязгаараар цөмрөн орж ирж бараг л улаастай хүрэх төгсөн дунганы хасаг дээрэмчдийг завхан голын хөвөөнд явуулж орхисон тухай яриа билээ. 1870 онд Манжин хааны эзэмшилд байсан Шинжааны хойд нутагт дунганы босгочд химээх Киргиз, Казах, Туркмен нийсэн томоохон бослог гарч сүүлдээ дийлдэхээ байгаад дээрэм тонуул хийхээр Монголын нутаг руу цөмрөн орж ирдэг болсон гэдэг. Дунганы дээрэмчид их олуула бараг л 15 мянган хүнтэй байсан учраас Ховд хот дахь Манжин амбан хэрэмнээсэж толгоогоо зухуулаглгүй дотроо бүгсээр амиа аван үлдэж байсан гэдэг. Мэдээж хэрэг дунганы дээрэмчид өвхөр буугаар зэвсэглэж 5,000 цэргээр сахиулсан Ховдын хэрэм рүү дайрахыг урьдчил болгосонгүй. Тэд Монгол улсын гүн рүү цөмрөж ороод замдаа тааралсан айл амтны эд агуурс мал хөрөнгийг дээрэмдэж цөлмсөөр улаастай руу ойртжээ. Харин энэ үед халахын Түшээт хан болон Сэцэн хан нарын цуглуулсан 6,000 цэрэг тэдэнтэй тулалтахаар улаастайн орчимд цуглараад байсан аж. Дунганы дээрэмчид улаастай хотод ойртон ирж төр зур буудлаад маргааш нь довтлохоор шийдэж одоогийн Завхан аймгийн Цагаан хайрхан сумын нутгаар урсах Завхан голын хөвөөн дээр яраатал түүдэг асааж сүрийг үзүүлж хонсон байна. Гэвч тэднийг өглөө босгоход нь агт мордынх нь тэн хагас нь байхгүй. Адуу манаж байсан 3 цэрэг нь амандаа алчуур жихүүлээд модноос өлгөөстэй сарвганаж байсан гэдэг. 15 мянган дээрэмчний унаж явсан хөлгийн тэн хагас нь алга болсон гэх юм бол 7,000 шахам адууг шөн дөлөөр хин нэг нь хөөгөөд явчихсан гэсэн үг. Явган нүцгэн голдуу хоцорсон дээрэмчид улаастай хот руу довтлох санаагаа орхиод Алтайн зүг хөдлөхөд араас нь Түшээт хааны цэргүүд нэхэж хөөсөөр өнөөгийн хасагт хайрхан хэмээх ууланд хөөн оруулж хяар зогсон гэдэг юм. Харин Завхан голын хөвөөн дээр 15 мянган дээрэмчнийг явуулж орхисон этгээд нь халахын зартай сайн ир Жунаан цог бадрах байсан гэдэг. Тэрээр гар ганцаг нийлсэн 3 сайн нөхрийн хамт
шөнө сэм ирж харуулуудыг нийт бад хийгээд адууг нь чимээгүйхэн босгоод туугаад явчихсан тухайга өөрөө хожим ярьж байсан гэдэг. Жунайн цог бодрохын энэ үйлдэлээс сэдвлэн зохиолч Лодой дамб тунгалаг тамир романда захиур төмөр цагаантны генерал Бакичийн актыг хөөж ирдэг үйл явдлыг оруулсан ч гэж ярьдаг юм. Жунайн цог бодрохтой гар нийлсэн 3 сайн эрийн нэг нь мөн л халах дөрөв шав тав далдаршсан уурга дампил хэмээх засагт хааны сайн эрсийн нэг байсан гэдэг. Хамгийн гол нь Жунайн цог бодрох уурга дампил нарын сайн эрс бол дунганы дээрэмждэг завхан голын хөвөн дээр явуулахдаа муу сайн амьтдыг их орондоо алхамч гიშгүүлэхгүй ална гэсэн урай лооцсон хашгирч сүрийг үзүүлээгүй бөгөөд агт мордоо шөнө цөөхөн хүнээр мануулдгийг нь анзаараад л чимээг аниргүйхэн очоод туучихсан байгаа юм. Эндээс тэдний ажиг жархаа байдал мөн дарав төлөв зан анзаарагдаж байгаа билээ. Дунганы дээрэмжтэй салгаж авсан 7,000 адууны зарим нь богдын санд орж дийлэнх нь халахын нутгаар тараагдсан гэдэг. Шилэгдэж үлдсэнийг нь өвөр Монголын ордос хошууны ноёд баядад худалдаж алт мөнгө болгосон гэдэг яриач бас бий. Манжийн хааны хатуу цаазан захирагдалгүй хөлөг морины дэлэн дээр салхи шиг хийсэж, гал шиг дарцаглан бадарч, эгзэгтэй цагт их орондоо ард түмнийхээ төлөө эрслэн босож явсан Жунайн цог бодрохтой холбоотой өөр нэг баримтыг өгүүлье. Энэ бол 1880 оны үед Шинжааны цөлийн дээрэмчин Асказгар буюу талын хар жон хэмээх нөхөртэй холбоотой домог гэмээр яриа юм. Шинжааны цөлийн дээрэмчин Асказгар нь Турфанаас хөөж ирсэн Томск маягийн мордыг Жунайн цог бодрохын гараар дамжуулан Бээжин рүү оруулж өвөр Монголын удай бинт зэрэг томоохон баяжуулд зарж ашиг олдог байсан гэх итгэмээргүй яриа бий. Тухайн үед сайн арсын хазаар гүйлгэн хөөж дамжуулдаг нутаг нь халахад 4 өртөө буудалтай байсан гэхээр энэ яриа оргүй биш байж болох юм. Баруун хязгаарын сайн эр Жунайн цог бодрох Турфанаас гаргасан урт хөлтэй өндөр биетэй Томск мордоо өөрөө хөтлөн халахын нутгаар хөндлөн гуулд дамжаад өвөр Монголын нутгийг дайран гарч Бээжин хүргдэггүй байсан ч байж болох юм. Тэрбээр Томск мордыг засагт хааны нутагт ламын гиганы хийд дээр авчирхад тэр хавийн нэгэн сайн эр уг мордыг тосож аваад цааш нь авч явсаар дарган хавцаа нэгэн сайн эрд дамжуулдаг. Цаатах нь мөн хил давуулан өөр нэгэн сайн эрд шилжүүлэх зэргээр нүдэнд харагдаж үзэгдэхгүй шахам хурдан алга болгодог байсан байж мэднэ. Ер нь ч ийм өртөө улааны сүлжээ сайн эрсийн дунд байсан гэдэг. Баруун аймгийн хөгшчүүдийн дунд үлдсэн яриагаар бол Жунайн цог бодрох нь морин дээрээ хөндлөн сууж явахдаа хөглөрсөн том хөх хат шиг харагддаг сүрлэг ханхар том биетэй хүн байсан гэдэг. 1870 оны орчим Кашгар хотноо баригдаж Манжин амбаны 9 эрүү шүүлтэнд ороод ажралгүй даван гарч ирсэн энэ эр хаяаныг барилдчихдаг. Ер нь хинч харсан бүх гэж андуурмаар хангаа шиг сайхан эр байсан гэдэг юм. Тэрбээр 1870 оны ихээр Элдэн бээлийн хошууны наадамд дугур аваргыг эд гарч ирж байх үед хазаар гүйлгэж яваад тэнд түр саадсан тухай өөр нэгэн яриа бий. Дугур аварга тухайн үед 10 засгийн наадамд анх удаа үзүүрлэж заан цол дөнгөж авчгаад хүн амьтанд нэг их танигдаагүй үе байжээ. Энэ үед Жунайн цог бодрох өөрийгөө Дөрвөд далай хааны цог бодрох зан хэмээн бичүүлж барилдаад таарсан учраа болгоноо төвөггүй орхиж явсаар үзүр төрөнд хүрч алдарт дугур аврагтай анх удаа гар зөрүүлжээ. Дугур авраг түүнтэй нэлээд удаан ноцолдож байгаад гутлынх нь баглаа уяа тайлагдсан мөчийг ашиглан ганцхан твхтэйд гэдрэг харуулчихаж. Хожим нь дугур аврага даншигын цуутай бүх болчихсон хойноо баруун аймгийн бөхчүүдээс Дөрвөд далай хааны Жунайн цог бодрох зан гэж ямар хүн байдаг вэ гэж асууж сургалсан гэх бөгөөд өнөөдүүл нь тэр чин бөөх биш шилийн сайн эр байхгүй юу гэж хариулж байсан гэдэг. Нэгэн цагт халах дөрөв шав таваар тогтохгүй зүүн гарын хаант улсын буурийг тонгочуулж цөлийн сайн эрчүүдтэй уялдаа хэлхээ тогтоож уурганы үзүүрээ алтай уулнаас цагаан хэрэмний цааталд хүртэл сунгаж явсан арх алхын сайн эр Жунайн цог бодрох нь 1911 онд Богд хаант Монгол улс Мандан бадрах үед 75 настай өвгөн хан хөхийн өвөр билээр нутаглаж яваад өөд болсон гэдэг.